За манайха би танах маш сонирхолтой юм харуулах гэдэг чинь миний ард миний мөрөөдөл бат зорилгын маань биелүүлдэг маш олон тийм лам бөө тийм хүчрхэг зүйлсүүдээр явж одоо хүчийн шидийг болсон тийм хүчит одоо мөрөөдөл биелүүлэгч самбар харагдаж байна. Тэгээд энийгээ би яг яаж ажилтдаг дээрэс нь би ямар мөрөөдлүүд хүссэн, миний ямар мөрөөдлүүд биелсэн тухайга та нартай уулзах гэдэг чинь тэгээд бичлэгээ дуустал үзээрэй, subscribe хийгээрэй. За тийм ээ, та бүхний харж байгаачлан би одоо маш олон тийм бөөл хамаар явж тийм хүчрхэг тийм энерги, ертөнцийн энергийг одоо цуглуулсан тийм гайхамшигтай хүчит одоо адис өглөө болгон авдаг тийм самбарныхаа өмнө зогсож байна. За тэгээд бичлэгээ би яг төгсгөлд яаж одоо ямар лам, ямар бөөдөр очиж тэ энэхүү одоо ий чидийг өөртөө цуглуулж авч тэгээд энэ мөрөөдөл маань сайхан дэвтэр дээр бичингүүт шууд биелээд тэгээд шууд одоо мөнгө хүсэнгүү тэнгэрээс одоо мөнгө орж ирсэн тухайгаа бол хуваалцгаалаа шүү. Тийм болохоор бичлэгээ дуустал үзээрэй. За ямар тач би өөрийнхөө vision board-ыг эхнээс нь ахуулаад танилцуул энэ одоо микрофон юм хаашаа сайхан гэр бүл харагдаж байна. Сайхан халуун дулаан тийм үү. Тэгээ мэдээж би бол жил болгоныхоо одоо мөрөөдлийн самбарт яг гэр бүлийг ад жаргалтай сайхан эрүүлэнх байгаасаа гэж айгүй их хүсэж тавьдаг. За тэрэн шигээ маш сайхан тавьсан байна. Энд my family is happy and healthy. Тийм яхаа аргагүй энэ бол аль биесээр биелсэн байдаг. За дараагийн хэм бол туйлын туяа харна гэж одоо хүссэн байна. Надад өвлийн курчиг байхгүй зөө. Би нөгөө нэг ачаа идэр маань хэцүү болчихгоо Монгол явахдаа хамаг тийм хүнд өвлийн юм ааж тавьсан байхгүй. Тэгээ өвлийн курчиггүй хүн яаж одоо энэ цас мөсний оронд очиж туйлын туяа харах юм бэ? Бурхан минь. Туйлын туяа харахаасаа өмнө баг хөлдөж өгөх. Тийм аимшигтай хүүтэн байгаа болохоор энэ бол биелээгүй, энэ бол биелээгүй. Тэгээд стипенд буюу тэтгэлгийн аваарай гэж байна. Тэгээд мэдээж тэтгэлгээ авсан байгаа. За дараагийнх нь гэх юм бол төгсөх энэ 2025 онд төгснө гэж би зорилго тавьсан байсан боловч зарим нэг шалтгааны улмаас төгсөж чадаагүй. Энэ маань бас харамсалтайгаар ингээд гонигтайгаар бас биелээгүй байна. За дараагийн гэх юм бол яг энэ охин шиг одоо ингэж галзуу солиотой юм шиг хичээлээ хийнэ гэж аахгүй. Цаана одоо сайн ажиллаж харах юм бол яг лифт самны ундаа бүр ингэ дуустал ундаа бүр дуустал нь ууцсан. Бүр ундаа дуустал нь хичээлээ гэж одоо хүссэн. Тэгээд энэ бол бүр биехийн дээдээ биелсэн заа. Бүр арай л дэндүү аимштай биелсэн. Би бол үнэхээр мөрөөгөө одоо гэлжээтэл нь бүр нэр нуруугаа бүр мөрөө болтол нэр хичээлээ хийж суусан. 2025 он бол үнэхээр академик тийм галзуу солиотой юм шиг хичээлээ идэж ил байсан. Тэгээд би өгнүүд ингэ бичиж тавьсан байхгүй. Энэ бол одоо миний тэрийг хүчрэхэг одоо тэр энергийг те яг ингэ хүчтэй болгож бүр яг ингээд гоё яг тэр цэгийг нь олох зорилготой. Яг тэр цэгийг нь олох зорилготойгоор ингэж одоо өгнүүд бичиж тавьсан байгаамаа. Гэх юм бол ингээд амар гоё ном уншаад тэмдэглээд тэгсэн бас хөөрхөн кофе ууж муухан гинэ. За энэ бол хүсэл маань бол би зүгээр эстетик зураг байсан болохоор тавьсан заяа. Тэгсэн чи яагаад чи би энэ жил маш олон ном уншсан. Уншихтаа маш их классик номнууд уншсан. Тэгээд яг ингэж тэмдэглэл хөтөлч ер нь бол сурж байгаа. За би танарт харуулъя. Нэг бол би ингэж нотолж байна. Би ингэж гоёг ингээд тэмдэглээд энэ зурган дээр байгаа шиг гоё тэмдэглээд маш олон номнуудыг уншсан. Та нар хэрвээ ном уншдаг хүн үзэж байх юм бол миний ямар ном 2025 онд уншсан бичлэгүүд оруулсан байгаа. Хэрвээ ном уншдаггүй хүн үзэж байх юм бол ном уншаач гэж хэлмээр байна. Тийм ээ гайхамшигтайгаар дэлхийг тойрч навч цэцгээс ингээ хуртал ингээ галзуу солиотой юм шиг аялна гэсэн. Энэ бол бүр хамгийн том байгаа үз. Энд бол энийг угаалгахад хүртэл маш их мөнгө хөрөнгө төгрөг шаардсан. Тийм болохоор энэ бол үнэхээр аимшигтайгаар бас сайн биелсэн байгаа. Яасан бэ гэхээр би маш олон улс руу аялсан. Испани орсон байна, Праг орсон байна, Чех орсон. Праг чинь Чех шүү дээ, тий? Польш орсон байна. Австри орж бүр Австрийн шинжил, Вений шинжилгээг үзсэн байна. Тэгээд зарим нэг явж үзээгүй Итали хотоороо явсан байгаа. Писа. Тэгээд дахиад Флоренс орсон, дахиад концерт үзээд Ром, Милан дахиж орсон гэх мэтлэн маш олон бүр аимшигтай их газар оруулалаа хийсэн. Photoshop сурна гэж одоо хүссэн байна. Тэгээд яагаад яг юугаа ялскаф Photoshop-т гэдэг юм бэ те? Яагаад бас Photoshop сурахаар болов та нар бас эдийг маш сайн бодох хэрэгтэй. Тэ яг энэ тулкаа юугаа ажиллах гэдэг юм.
За би ирээдүйдээ ер нь бол яг хэрэг болно гэж одоо Photoshop сурчээ гэж бодсон боловч надад үнэхээр энэ хичээл хийлтээс болоод надад бол ямар ч тийм цаг зав боломж болцоо олдоогүй. Тэг Photoshop хийж суух гэхээр нуруу маань мөрий ингээд нуруу өдөр амар өвдөөд за мэдгүй амар хэцүү байсан. За дараагийн нь болохоор би ингээд Итали хэлээр бүр ингээд бараг л хэрэлдэж сурнаа шохооны хэмэл битсэн байна л да. Гэтэ үнэхээр би Итали хэлэндээ худлаа өнд бараг нэг үгч сураагүй. Эндээ бол би маш их одоо өөрийгөө буруутгаж тий маш их одоо хэцүү санагддаг надаа. Гэхдээ одоо яа ихвтэй тэгээд үлдсэн нэг хэдэн сарын хугацаанд бас хөрхөө ядаж нэг 2 3 үг сурах байх гэж бодож чинь тэгээд их юм бол ийм гоё креатив бай гэж бодсон. Яг энэ хичээлдээ ингээд 2 компьютертэй болоод цаанаа гоё юм янзлаад ер нь бол миний контенттэй маань амар холбоотой юм өссөн байхгүй юу. Яг ингээ гоё креатив ингээд thumbnail хийдрээ амар гоё өөрөө Photoshop-оор сураад хийгээд гихмишлийн юм өссөн гэвч энэ бол төдийлөн болж өгөөгүй. Бол 1000 саб бол хүрнэ гэж энэ жил бол төлөвс 2025 онд хүссэн байна. Тэгээд гайхамшигтайгаар болсон шүү. Та бүхэндээ баярлалаа. Энэ бичлэгийг орох үед бараг 2000 subscribe болж байгаа бах. Тэгээд гайхамшигтай манайхаа. Эний торт гэж одоо үлээч. За тэгээд бас 10,000 subscribe болно гэж маш тийм одоо хинхиглэж их одоо хүссэн байна. Гэвч 10,000 subscribe хүрсэн ч яг үүндээ би YouTube амар алтан оногтой хийж исэн болохоор 10,000 subscribe надаас шалтгаалаад бол хүрээгүй гэж бодож байна. Гэхдээ та бүхэн минь намайг энэ жил 10,000 subscribe хүргэн гэдэгт бол би бол маш их одоо итгэж байгаа шүү. Би бас өөрөө маш их хичээнгүйлээ ажиллах болно. За дараагийн нь болохоор ийм сайхан амар агуулгын төвшин сайхныг олж ариусаж одоо тий өөрийнхөө одоо хоосон чанарыг таньж олж ламбо болдоггүй махад ямар тач тийг өөрийнхөө төвшөнд гайхамшигтай ариусч тийм йог бясалгал хувилгаан одоо тэр зүйлийг сурна гэж хүссэн байгаа байхгүй. Энэ л ер нь бол амар медитейшн хийгээд тэгээд надад би одоо яг засах хэрэгтэй хідэн зан чанар надад байгаа байхгүй. Тэрийгээ би засахын тулд медитейшн хийгээд өөртөө ингээд ярилцаад ингээд хоосон чанарт австрал аялал хийгээл ингээд ингэн гэж бодсон боловч энэ сайн болоогүй. Гэхдээ яг хувь хүнийхээ тал дээр бол маш сайн хөгжсөн байх гэж найдаж байна. Тэгэхээр гитараа сайн тоглоно гэсэн. Үнэхээр би гитараа үнэхээр сайн өмнөх онуудыгаа бодвол үнэхээр сайн 2025 онд маш сайн хичээнгүйлэн шамдан сурсан. Тэгээд бүр миний энэ өндөгнүүд баг ингээд хурууны өндөгнүүд ингээд өндөг шаардсан юм шиг амар тийм муха хатуу болсон. Дараагийн нь болохоор биш үү? Уулан дээр гарах буюу хайкинг хийнэ. Энийг бол хоббигоо болгоно гэж оруулсан байгаа. Би энэ 2025 онд шинэ хобби ерөөсөө нэмээгүй байгаа байхгүй. Тэгэд нэг хобби нэмсэн. Тэр нь болохоор хайкинг хийх гэдэг хобби нэмсэн. Тэгээд яг энэ бол үнэхээр сайхан бийсэн. Яагаад гэх юм бол би яг 2025 оны 1 сарын 1-нд хайкинг хийгээд тэгээд 2025 оны 12 сарын 31-нд лөө яг оноо дуусгахдаа бас яг нэг гоё хайкинг хийж дуусгасан. Тэгээд дунд нь мэдээж хайкинг бол маш их уулан дээр бол гарсан. Тэгээд уулан дээр гарах яг миний 2025 оны шинэ одоо хобби болж болсон байгаа гайхамшигтай. Манай одоо гэр бүлийн нэг гишүүн ууланд гарах одоо нэмэгдсэн байх нь шүү дээ. За дараагийн гэх юм бол скейтбордоо бас сайжруулна гэсэн. Тэгээ яг үүндээ би скейтборд бараг нэг 2 л унсан байх энэ жил. Тэгээд ер нь л танаа нэг 2 гэж яваад байгаа болохоор миний ингээд чадвар маань сайжрахгүй байгаа. Тэр нь угаасаа ойлгомжтой. Энийг удаа хийж сайжрна шүү дээ. Тийм болохоор энийг одоо би Монголд очиод яаж унах юм, яах юм энэ хобби бол нэлээд жоохон ингээд нэг тийм эмгэнэл илэрхийлэхээр тийм айгу хаягдсан байгаа. Үнэхээр жоохон үнэхтэй хэцүү санагдаж байна. За дараагийн гэх юм бол би ерөөсөө энэ жил бизнес хийн гэдэг юм ерөөс төлөвлөөгүй байсан. Гэхдээ яагаад ч юм энэ дээрээ мөнгөний юм тавих хэрэгтэй юм шиг санагдаад тавьсан чи яалтчгүй тэгээ нэг бизнес хийж ингэж үтсэн байгаа. Бизнес гэж хэлэх юм уу юу гэх юм сайн мэдгүй. Гэхдээ би нэг зүйлийг туршиж үзсэн. Гэхдээ тэр нэг амжилттай болоогүй ч гэсэн маш олон зүйлийг сурсан байгаа. Тэгээ ер нь бол дампуурсан
бараг за нэг 20 евро л өгч 20 еврогоор яг шатсан баг заяа. 20 еврогоор дампуурсан бизнесээс заяа. Тэр би тусдаа бичлээ гэж оруулна. Аялаад өгч байгаа юм шиг энэ тэнд очиж ингэж идээд бүр хоол олдохгүй ингэж бүр хоолны хомсдолд орсон юм шиг заяа бүр ингэж бараг л 5-гаа 7-гаа 5-гаа ингэж аваад гарах нь болгүй тэгэж ингэ гахаашаа чихэж идэж явсан аяллахаа үеэр тийм болохоор үнээр надад биендээ өөрчлөлт оруулах боломж бол олтаагүй. Гэтэ 2026 он бол яг тийм он жилүүд байна гэж бодож байна. 80% таагаар бизнес харагдаж байна. Тэгээ зарим зүйлүүд нь биелээгүй байгаа ч гэсэн эхлэлийн тавьсан байгаа болохоор төгсгөл нь 2026 онд маш гоё хүчтэйгээр хөгжиж одоо биелнэ гэдэгт бол итгэж байна. Одоо хамгийн гоё сонирхолтой хэсэг нь энийг яг яаж ийм чиний эмчим одоо мөрөөдөл чинь билээд байгаа юм бэ? Яаж чи ингэ хүсээд ингэ хүссэн болгон чи ингэ билээд байгаа юм бэ гэдэг асуултын хариулт нь гэх юм бол ингэ vision board одоо хүн болгон хийж байгаа тий. Тэнгүүт миний бодлоор vision board хийх гол одоо зүйл нь зүгээр л яг хүн өглөөс эрэхтэй 9 цагаас ирэх ёстой бол сэрүүлэг тавьдаг штэ. Тэгээ сэрүүлээ суучж сэрдэг те. Яг тэрнтэй адилхан за туулка чи Photoshop сурна штэ. Туулка чи аялах ёстой штэ. Туулка чи YouTube-ээ сайн хийх ёстой штэ гэдэг нэг тийм байнгын харагдах үйс тийм сэрүүлэг нүүдэл болж өгдөг зүйл байгаа байхгүй юу? Тэгээ яг үндэ энийг хийх хүн нь чи өөрөө бас би өөрөө тэгээд энэ зүйлсүүд энэ зургнууд чинь зүгээр л чиний нөө тархиндаа хальт бодож яваад байдаг юм тий чи бодит байдал дээр амар яг нөгөө шүсээ зайлахгүй ярьсан чи ингээд амар болох хацарны ингээд шүсний булчгууд ингээд ялгараад тэг бүр сая бүр яг баг шүсэнтэй хахах гэх нь боллоо. Ингээд шууд зогсолтгоорч чи баг ингээд хацарны булчин авир хөгжчих юм. Бэлхүүс гидсний булчинтай болоогүй ч гэсэн хацарны булчинтай болоод байдаг юм тест. За юун дээр явчихлаа. Тийм ээ. Чиний одоо дотроо боддог тэр хийсвэр би ингэн би баяжна би гоё болно би гоё тэ bad boy болно би bad girl болно гэдэг тэр бүх хүсэл одоо тийм зорилгоудаа чи бодит одоо тийм харагдах үйс зүйл дээр буулгаад ингээ зургийн хэлбэрээр тавиад томоор ингээ гэртээ яг өглөөс ирээл харагдах үйс тийм газартаа тавьчих юм бол чамд яг сэрүүлэг болно чи өглөөс ирээд нэг тийм хийцгүүрээлтэй нэг уцаа оролтоод за өнөөдөр хичээлгүүнийг гарч уулзах найз нөхөд байхгүй юм байна өнөөдөр хийх юм юм байна гэж бодохын оронд эдрийгээ харлаа за YouTube-ээ хий. Би хоолоо хийж сурна гэсэн ш. За ядаж нэг төмөс арилгаа даа ч юм уу те. Тийм зүйл болох болно. Тийм болохоор энэ одоо manifest хийх, vision board хийх те энэ бүх зүйл чи ямар ч тийм бөөл ам одоо тийм яасан ийсэн тийм долгион тиймтэй ямар ч холбоо байхгүй зүгээр л чиний зүгээр л өсөл мөрөөдлөж чи сэрүүлэг болж өгч байгаа юм аа гэдэг миний бас үзэл бодол байна. Тэгээд бичлэг маа дуустал үзсэн баярлаа. Баяртай. Тэгээ subscribe хийгээрэй. Дараа дахин уулзтлаа. Баяртай. Туулкан байлаа. За.